За одоо 2024 оны 11 дугаар ангийн гүйцэтгэл үнэлгээний математикийн бодлогуудыг тайлбарлая. За синус 1485 гэдэг нь тэгэхээр синус маань үе нь 360 гэдэг 360-аас хэтэрсэн учраас бүгдээр 360 хуваагаад 4 оногдоод 45 градус үлдэж байна. Тэгэхээр 360 маань үе учраас синус 45 градустай тэнцүү байна. Синус 45 бол язгуудар 2-ыг хуваах нь 2. Улбад энэ хоёроо язгуудар 2 хураачаар нийгэх язгуудар 2 буюу c-ээр байна. За хоёрдугаарт нь энэ функцийн график аль вэ гэж байна. За энэ маань нэмсэн дээш харсан парабол байна. За x-ийн оронд 0-ыг тавихаар y-ийн хас 2-оор хөтөлж байна. За y-ийн хас 2-оор хөтөлж байна. Энэ бол хас 4 хөрнөл биш. Энэ нэм 2-оор хөтөлж байна биш байна. За d хэрүүн хас 2-оор хөтөлж байна. За энэ а дээр аль нэг магадгүй байна тий. За одоо даан бүгд юу болж чадах вэ гэхээр оройн цэг олъё. Оройн цэг олохын тулд бүгдээрэндээс уламжлал аваад экстрем цэг олъё. Парабол учраас угаасаа экстрем цэг маань оройн цэг болж таарна. За уламжлал авахаар 3-ыг үржих нь 2x нэмэх нь 5-ыг үржих нь x-ийн уламжлал 1. За тэгтээ зэрэг эндээс x болохоор хасах 5-ыг болох нь 6. Тэгэхээр оройн цэг нь хасах 6-ны 5 биш. Тэгэхээр оройн цэг маань энд хасах 1-ээс арай багтаа гэтэл манай энд оройн цэг маань 0.1-ийг нэмэх төвтэй. Тэгэхээр манай хариу нь А байх нэ. За 3 дахь нь. За ийм мөрөөтэй, ийм шулуун ерөнхий нэгцэгтэй гинэ. Тэгэхээр манай энэ чи юу вэ гэсэн чинь тойрог байна. За нөгөөх маань болохоор шулуун байна тий. За энэ хоёр ерөнхий нэгцэгтэй гэж магадгүй нэгээр хөтөлж болно. За мөн ингэж хөтөлж болох юм. За тэгэхээр y-гээ мэдсэн юм чи мөн y-гээ энд орлуулж байна. Тэгэхээр x квадратыг нэмэх нь y-гийн хооронд хасах x-тэй нэмэх нь а тавилаа. Эндээс x-ийн квадрат нэмэх нь x квадратаас энэ хоёроо үржүүлээд 2-оор ихээр хасах x-а нэмэх нь a-гийн квадрат тэнцүү 5. За эндээс 2x квадрат хасах нь 2x-а нэмэх нь a квадрат 5 урагшаах. За энэ ерөнхий цэгтэй байна гэдэг маань энэ хоёрын огтлцолд нэг л цэг гарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ квадрат гэжтэл маань нэг л шийдтэй байхын тулд дискриминант маань тэг байх хэрэгтэй. За дискриминант бол b квадратаас хан 4а цэгжүүлдэг те. Манай бодлогонд b нь юу вэ гэсэн чинь хасах 2а байна. Хасах нь 4-ийг үржих нь a маань 2, c маань a квадратаас хасах нь 5. За ингээд тэгэхээр энэ маань нэг л шийдэх хэрэгтэй. Тэгэхээр 4a квадратаас хасах нь 8a квадрат нэмэх нь 2-10 40 тэнцүүдэг. За эндээс манайх 40 тэнцүү хасах 4a квадратаа тэнцүүнийхээ хойшоороод нэмэх 4a квадрат 4 тухаар 10 болчихно. Тэгэхээр a квадрат маань 10 гэдэг чинь a маань нэмэх хасах язгуудар 10 байж тарах нэ. Тэгэхээр зөв хариу нь энэ. Тэгэхээр нэмэх язгуудар 10 байхад энэ шүргээд хасах язгуудар 10 байхад энэ шүргэж байна гэсэн үг байна. За дараа нь 4-р бодлого тодорхойлогдох мууч нь ийм байдаг. Урбал x нь эндээс авдаг. За энэ хоёр адилтгал тэнцүү байна. Адилтгал тэнцүү гэхээр юу хэлж байгаа гэхээр манай энэ хоёр маань за тодорхойлогдох мууч маань хасах 1 ба 2 дээр үнэтэй. Тэгэхээр авж байгаа x маань хасах 1 нэмэх 1 гэсэн 2x дээр тодорхойлогдсон гэсэн үг. За тэгвэл f от x функцийн утгыг олъё бүгдээ. Хасах 1-ийг орлуулахаар хасах 1-ийн квадратаас хан 4-ийг үржих нь хасах 1 нэмэх нь 2. За x-ийн ор 1-ийг тавилаа. 1 тухаар 1-ийн квадрат хасах нь 4-ийг үржих нь 1 нэмэх нь 2 гэсэн. Тэгэхээр эндээс 3-аас хасах нь 4 гэхээр хасах 1 дээр нэмэх нь 4 нэмэх нь 2 буюу энэ маань 7 гэсэн. Тэгэхээр юу гэсэн хэрэг манай f функц маань тодорхойлох мууч нь хасах 1 утгын мууч y нь болохоор хасах 1 дээр 7-г авч байгаа юм байна. 1 дээр хасах 1 авч байгаа юм байна. Энэ манай f функц. За g функцтэй адилтгал тэнцүү гэхээр манай g функц маань мөн адилхан d дээр тодорхойлогдоод y дээр утга авч байгаа гэсэн үг. 7 хасах 1. За хас 1 байхад 7, 1 байхад хас 1 авч байгаа гэсэн үг. Тэгвэл манай g от x функц маань одоо хасах 1-ийг орлуулахад 7-гаар нь
G бол функц маань нэгийг орлуулахад хасах гарна гэсэн үг. За тэгээ нэг орлуулчих. Тэгэхээр одоо эндээс A30 нь x явна. Манай G функц маань энэ хасахныг тавилаа. Нэмэх нь B тэнцүү 7. Дараа нь A30 нь x-ийн нэгийг тавилаа. Нэмэх нь B тэнцүү хасах. Эндээс A2 олно гэсэн үг. За хооронд хасчих бүгдээрээ. Тэгэхээр хасгаагаас хасах 1 гэхээр хасах 2А. Эсвэл хооронд шууд нэмчихдээ хасж яснаас тий. Хасгаа нэмэх 2 настаад нэмэх 2B 7 дээр нэмэх нь хасна гэхээр 6. Эндээс манай B маань 3. B нь 3 юм бол бүгдээрээ буцаагаад энд ортлуулчих. Тэгэхээр хасах нэмэх нь B-г 3-ыг тавилаа 7. Эндээс хасгаа маань 4. А-г орлуулсаар нь хасах 4. За гэхдээ миний эцгийг олгож байгаа маань 2 А дээр нэмэх нь B юм байна шүү дээ. Тэгэхээр 2-ыг үржих нь А нь хасах 4, B нь 3. Хасах 8 дээр 3-ыг нэмэхээр хасах 5. Тэгэхээр эндээс зөөрөө энэ байна. За 5. За энэ огторгуйдах оройн цэгүүдэн тий цэгүүдийн координат нь өгсөн. Тэгний гурвалжны AM медианы өртөг олгож байна. За тэгэхээр эндээс А медиан буюу энэ хичмийн өртөг олгосон. Медиан гэдэг бол эсрэг талаа таллан хувааж байгаа энэ хичмийг медиан гэдэг. За тэгэхээр бүгдээ M цэг олно. M цэг маань BC 2 цэгийн дундад цэг. Тэгэхээр BC 2-ын дундад цэг олохдоо B-гийн эхний координат дээр C-гийн эхний координатыг нэмээд 2 дугаар, B-гийн 2 дугаарх дээр C-гийн 2 дугаарыг нэмээд 2 дугаар, B-гийн 3 дугаарх дээр C-гийн 3 дугаар цэгийг нэмээд 2 дугаар. За тэгэхээр манай дундад цэг 1 6 2 дугаар 3 юм байна. За одоо би А цэг, М цэг хоёроо мэдж байгаа юм чинь АМ 2 цэгийн хоорондох зайг олно. За тэгэхээр бүгдээрээ М цэгийн координат маань эхний координат маань 1 байна. М цэгийн 2 дугаар координат маань 1 байна. За квадратын гадна талд тавь шүү. 1 байна. За М цэгийн 3 дугаар координат нь 3 байна. За одоо эндээс бүгд юу хасах гэсэн чинь А цэгийн координат таасна. А нь 4 5 3 юм биш. Эхнийхээс нь 4, хоёр дахьаас нь 5, гурав дахьаас нь 3. Тэгэхээр харгалзан цэгийн координат нь хасаад квадрат зэрэг төвшүүлж нэмээд зураг гарах нэ. Хасах 3-ын квадрат 9, хасах 4-ийн квадрат 16, энэ бол 0. Тэгэхээр энэ маань язгуур 25 болоод 25-аас язгуур 5 гарна. За 6. За биднэрт А, Б хоёр огторгууд вектор өгсөн. А дээр нэмэх нь 3B векторын нийлбэрийг олгож байна. За энэ бол нэгж вектороор задлсан байна те. Тэгэхээр манай А векторын координат бол x нь А-ийн өмнөх нь x, J-ийн өмнөх нь y, K-гийн өмнөх нь z ийм координатын вектор юм байна. Нэмэх нь 3-ыг үржих нь B вектор гэсэн те. За ихтэй B вектор тусад тавьчих та. За B векторын координат маань А-ийн өмнөх нь хасах 1, J-ийн өмнөх нь 2, K-гийн өмнөх нь 3 буюу манай А, B-гийн координата ингээд тодорхойлж олно. Тэгэхээр А дээр нэмэх нь 3B векторыг олно гэхээр А вектор маань 3 хас 2 хасах 1 нэмэх нь 3B вектор. Тэгэхээр энэ векторын координат тус бүрийг 3-аар хурцлуулна. Өөрөлдвөл бүгдээрээ 3 дахин сунгаж байгаа гэсэн үг. За тэгээ харгалзан нэмлээ. Энэ нэрийг нэмлээ тэг, дараагийн нэрийг нэмлээ 4, сүүлээр нэмлээ 8. Тэгэхээр манай хариу 0 4 8 гээд B хэрэг байна. За 7 интегралыг бодно. За 5 гэсэн тогтмолтой интегралынхаа урд гарчна x кубыг хүчин dx. Тэгэхээр x кубээс бүгд интеграл авна гэсэн. Уламжлал ахаар x кубээс бол анх ямар байсан бэ гэдгийг олгож байгаа. Тэгэхээр бүгдээр 3 дээр 1-ийг нэмээд тэгээд тэр зэрэндээ хуваагаад хүчин. За уламжлал авахад алгуулсан биш магадгүй ямар нэгэн тогтмолтой. Тэгэхээр тэрийг нэмэх нь c-гээр төлөвлөлөд тавьчих. Тэгэхээр 4-ний 5 x-ийн 4 зэрэг тохно. За энэ функцийн 2 цэг дээрх уламжлалыг олоорой гэхээр бүгдээр эндээсээ уламжлал аваад 2-ыг орлуулна. Энэ бол налалтыг олж байгаа гэсэн үг тийм. За энэ болохоор 4-ний 1 коэффициент x квадратаас уламжлахаар 2-ыг хүчин x хасах нь 3-ыг хүчин x уламжлал 1. За тэгэхээр эндээ бүгдээр одоо 2 цэг орлуулна. Энээр хураагдаад x маань 2 хуваах нь 2 хасах нь 3. Тэгэхээр хасах нь байх нэ. 2 цэг дээрх уламжлал нь хасах нэгтэй тэнцүү. Хасах нэг яагаад байхгүй юм. За би алдсан бахарыг хасах нь 3. 2 цэг дээрх юм биш үү? 2 гэснээр би сайн 1-ийг тавьсан юм шүү дээ. За өөрөөр бүгдээрээ энд x маань 2-ыг тавьсан байна шүү дээ. Хураагдаад
2x зүв байна те. X-ийг хуваах нь 2. За энэ x-ийг тавьж эмгэгтэйчээд ийм болсон. Тэгээ эндээ бүгдээрээ 2-оо орлуулна. Тэгэхээр 2-ыг хуваах нь 2, хасах нь 3. Тэгэхээр 1-ээс хасах нь 3 буюу хас 2. За энэ яаж хэлсэн байсан бэ? За 9 эдгээр тоондын дарааллын аль нь арифметик прогресс үүсгэх вэ гэж. За арифметик прогресс гэдэг маань яах вэ гэсэн чинь ижлэхэн тоогоор нэмэгдэх ёстой шил 5 гэснээр 2-оор нэмэгдээд 2-оор нэмэгдээд 2-оор нэмэгдээд ингээ ижил тоогоор нэмэгдэж байвал энэ бол арифметик прогресс. Шид бүгдээр цэг харъя л да. Энэ 1-ийг тавихаар 1-ийн квадратаас хань гэхээр 0 болчлоо. За 2 дугаар хүчнийг олъё. 2-ийн квадратаас хань гэхээр 3 болчлоо. Гэтэл энэ маань 3-аар нэмж чинь те. За 3 дугаар хүчний олъё гэхээр 3-ийн квадратаас хань гэхээр 9-ээс 8 гэсэн чинь 5-аар нэмэгдлээ. Тэгэхээр энэ арифметик прогресс биш байна. За тэгвэл шалгая. За энэ энэ орн 1-ийг тавилаа. Тэгэхээр 1-р шум маань 7-ны 4-ийг 31 нэмэх нь 1 буюу 1 бүхэл 7-ны 4. За дараа нь 2-р шум боллоо. 7-ны 4-ийг 32 нэмэх нь 1. Тэгэхээр маань 1 бүхэл 7-ны 8 буюу 2 бүхэл 7-ны 1 болчихно. За энийг цэцлэг бутгаагаар явж харахад арай амархах. 7-ны 11 энэ маань 7-ны 2-14 1-ийг нэмлээ 15. За 3 дугаар хүчнийг олно. Тэгэхээр 7-ны 4-ийг 33 нэмэх нь 1. Тэгэхээр энэ маань 7-ны 12 дээр 1-ийг нэмэх юм байна. Тэгэхээр 7-ны ишээ 7-оор ижлээр өгөхөөр 7-ны 19. За 3 хүчин дээр шалгагдчихна да тий. За энэ хэдээр нэмэгдсэн байна гэхээр 7-ны 4-өөр нэмэгдсэн байна. Ишээ хэдээр нэмэгдсэн байна гэхээр 7-ны 4-өөр нэмэгдсэн байна. Тэгэхээр манай ижлэхэн тоогоо нэмэгдэж байгаа учраас арифметик прогресс нь энэ байна. Арифметик прогресс ерөнхий гишүүн бол ер нь шогмол хэлбэртэй байдаг. За даа энэ систем шийдвүү. Тэгэхээр энэ хоёулаа шулуун яагаад шийдвүү байх үндсээ. Тэгэхээр хоёр шулуун параллел байхад л шийдвүү байна. Параллел байна гэхээр манай шулууны налалтууд нь адилхан тий. Өөрөвл y тэнцүү kx-тэй нэмэх нь b. Хоёрдугаар шулуун маань y тэнцүү k1 x-тэй нэмэх нь b1 байлаа. Параллел бол энэ хоёр шулууны налалтууд нь адилхан байх ёстой. За тэгэхээр ийм хэлбэртэй байх үед бүгдээ яаж олж болох вэ гэхээр заавал y-г олоод ингээд цаг алдахгүйгээр хэрвээ ийм хэлбэртэй байвал ax-тэй нэмэх нь b-г тэнцүү c дараагийн шулуун маань a1 x-тэй нэмэх нь b1 y тэнцүү c1 байлаа гэж бодоход энэ налалтыг ер нь эндээс яаж олж болж байгаа вэ гэхээр за энд би нэг юм харуулчих. Жишээл ax-тэй нэмэх нь b-г тэнцүү c эндээс би налалтаа олохын тулд a хасах нь x нэмэх нь c. Тэгээ бүгдээрээ b тууч. Тэгэхээр хасах a-г байх нь b x нэмэх нь c-г байх нь b. Тэгэхээр манай налалт нь энэ болж таарч байна тий. Тэгэхээр энэ доороос нь ингээ харахад би y тэнцүүг болохоор хасах a1-ийг байх нь b1 нэмэх нь c1-ийг байх нь b1. За x. Тэгэхээр налалт нь энэ. Тэгэхээр эндээс харуул бүгдээр юу гэж хэлж болох вэ гэхээр манай ерөөсөө энийг тарьцсан, энийг тарьцсан хоёр харьцаа маань налалт юм байна шүү дээ. За тэгэхээр энэс би ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр ерөөсөө параллел байна гэдэг маань энэ хоёроор би налалтаа ингээд илэрхийлж байгаа шүү харьцаа л адилхан. Тэгэхээр эндээс би жишээл 3x-тэй нэмэх нь 2-ыг тэнцүү байлаа. Эндээс 3x-тэй нэмэх нь 2-ыг тэнцүү 6 гэж тавьчихад энэ хоёр маань налалтууд нь адилхан бооз. Тэгэхээр хоёр шулуун параллелийг ийм хэлбэртэй байх үед сул гишүүнээс өмнөх нь яг ижтгэн байвал энэ хоёр параллел гэсэн үг. Налалтуудын бүгдийг хайрцаагаар илэрхийлж байна. За тэгвэл одоо би энд яах вэ гэсэн чинь манай энэ хоёр маань налалтууд нь энэ үрдэл урдлын хэсэг маань яг адилхан байх хэрэгтэй байна тийм. Тэгэхээр юу гэсэн үг вэ? X-ийн коэффициентийг X-ийн коэффициент хуваахад Y-ийн коэффициентийг Y-ийн коэффициент хуваахад яг адилхан тоо гарч байгаа хэрэгтэй. Тэгэхээр эндээс манай A маань ишээ хасах 4-өр ижлээр өгөхөөр нэмэх 2 гарах юм байна. Тэгэхээр налалт нь 2 байвал энэ хоёр шулуун маань хоорондоо параллел гэж тархна. За 11. За FG2 маань тэгш функцтэй. За тэгээд ингээ утгууд мэдэрт ингээ өгчөж тэгээд энтэй тэнцэн бол эдгээр утгыг ол гэж байна. За тэгэхээр тэгш функцүүд юм бол юу гэсэн үг вэ гэхээр энэ маань хас 2 дээр авч байгаа утга нь нэмэх 2, жод хас 2 дээр авч байгаа нэмэх 2 энэ маань хоёулаа тэгтэй тэнцвэртэй хэлж чадна гэсэн үг.
тий. За одоо тэгвэл бүгд эндээс энэ утгыг олноо. За дээрэс нь бичиж явчих. J гэсэн F-д 4 маань юутэй тэнцвэрс? F-д 4 маань 4-тэй тэнцвэрс. За энэ 4-ийг орлуулж нэмэх нь J-д хасах 4 гэсэн. G маань тэгш функц учраас J-д хасах 4 маань J 4-тэйг адилхан. Тэгэхээр энэ маань хасах 2-тай тэнцвэр гэсэн. Нэмэх нь J гэсэн F маань тэгш функц гэсэн. Тэгэхээр F-д хасах 4 маань F-д 4-тэй адилхан. Тэгэхээр F-д 4-дээр 4-ийг авч яана гэсэн. За хуваах нь. За F-д гэсэн J-д 2 дээр хэдийг авах вэ гэж манай чинь тэгш функц гэсэн учраас F-д хасах 2 маань орбол тэгш функц маань F-д хасах гэсэн F-д x дээр утгатайгаа адилхан. За тэгэхээр J-д хасах 2 буюу J-д 2-той энэ J-д 2-той тэнцвэр учраас энэ маань тэг гэсэн. Нэмэх нь J-д F-д 2 маань болохоор мөн адилхан тэгтэй тэнцвэр гэсэн. J-д 4 маань болохоор хэдтэй тэнцвэр гэсэн чинь хасах 2-той тэнцвэр. За J-д 4-ийг олно гэхээр буцаал энэ ч адилхан хасах 2-той тэнцвэр. F функц маань тэгш функц чинь F-д 2-той адилхан. J-д 4 дээр болохоор хасах 2-ыг авч байгаа. За энэ хоёр маань адилхан утга гэсэн үг шүү дээ. Хуваах нь энэ хоёр маань F-д 0 дээр хэдийг авна гэсэн чинь хасах 2-ыг авсан. J-д 0 дээр болохоор хэдийг авна? 4-ийг авна. F маань тэгш функц гэсэн чинь F-д 2-той адилхан. За энэ дээр хасах 4 дээр нэмэх нь F-д 2 гэсэн. F-д хасах 2 маань F-д 2-той адилхан учраас тэгтэй тэнцвэр. Хуваах нь энэ маань 2-той тэнцвэр. F-д 2 маань бас тэгтэй тэнцвэр учраас манай хариу хасах 2-той байх нэ. За 12 өсөх геометрис гэдэг маань Q нь 0-оос их тоона гэсэн үг. Энэ 0-ны 1-ээс их тоо шүү. 1-ээс их тоо. Яагтвэл 2-ны 1 байх юм бол буурахаас болж штэ 2-т хувааж нэгс болчин тий. За тэгэхээр манай 3 дугаар гишүүн геометрисын 3 дугаар гишүүн гэдэг бол 1-р гишүүнийг Q-гийн 2 зэрэг төвшүүлсэнтэй тэнцээ энэ маань 9. 9-р гишүүн маань B1-ийг Q-гийн 8 зэрэг төвшүүлсэнтэй тэнцээ энэ маань 243. За тэгэхээр бүгд тэр хооронд нь хуваач. Тэгэхээр B нөгөөд нь стад энэ хоёр маань стад 1 охин Q-гийн 6. За 9-ийг 243 хуваачи. Тэгэхээр энэ маань 243 байх нь 9 буюу 2-9-ийн 18. Тэгэхээр энд 63 гэхэд 7. Тэгэхээр энэ 27-оор тарах нь. Тэгэхээр бүгд Q-гийн 6 маань 27 биш. За өсөх гэсэн учраас бүгд эндээс хэрэг хасах юм бол энэ чинь нэмэх хэсэг гэж сөлрөө явчих штэ. Тэгэхээр өсөх гэхээр нэмэх гэдгийг мэдгэж байгаа юм чинь 27-оос бүгдээрээ 27-оос 6 зэрэг 6. 27 маань 3-ын куб штэ тий. Тэгээд 6 зэрэг 6 гарахад 3-ын 6-ны 3 зэрэгт буюу 2-ны 1 гээд язгуудар 3 гэсэн манай Q маань. За одоо B1-ийг олъё гэхээр бүгд энд дээр орлуулж л та. Тэгэхээр манай B1 маань 9-ийг хуваах нь Q квадрат юм биш. Тэгэхээр Q квадрат маань энийг квадраттэгэхээр 3-тай тэнцвэр буюу B1-ийг нь 3 гэсэн. За миний олоход чинь Q1-ийг B1-т хуваана гэсэн. Q1 гинэ. Q-ний зөв 3 B1-ийг 3. За тэгээ ингээ харсан чинь язгуудар 3 тахаар хүртүрнийг хуваардараа язгуудар 3 буюу зөв хариу нь энэ байна. За энэ шалгуун нь энэ хоёр цэгийг дайрсан шалгуунтай перпендикуляр бол n-ийн утга бол. За тэгэхээр манай эхний шалгуун маань 2-аас 3-ыг хүчин x нэмэх нь 2. Тэгэхээр энэ шалгууны налалт нь юу вэ гэсэн чинь 2-аас 3. За одоо бүгдээ энэ хоёр цэгийг дайрсан налтыг олъё. За энэ хоёр цэгийг дайрсан налтыг олохдоо бүгдээрээ y-гүүдийн зөрүүг x-үүдийн зөрүүнд харьцуулна тийм. Орвол үүсч гонцгийн танкс x тэглэхтэй. За тэгэхээр аль цэгийг y-гээр сонгож авч болно. За би a цэгийн y-ийг тавиад a цэгийн x-ийг тавилаа. Тэгвэл эндээс a цэгийнхаа y-ийг хасаад эндээс x цэгийн v цэгийнхаа x-ийг хасаад гэж байна. Орвол y-гээс нь y-ийг хаслаа, x-ээс нь x-ийг харьцуулсан харьцаанд байна. 6-аас хасах нь хасах 2 чинь нэмэх энд хасах 4. Тэгэхээр маань 8-ыг хуваах нь хасах 4 буюу хасах 2 болж тарах нэ. Тэгэхээр манайх хасах 2 к хасах 2 шүү. За манай хоёр тон перпендикуляр байна гэдэг чинь хоёр тон параллел байвал налтууд нь тэнцүү, перпендикуляр бол налтуудын өрчүүр нь хасах нэг гарах хэрэгтэй. Тэгэхээр к-гийн налт маань
К1-ийн алт маань хасах 2 юм чинь үржүүр нь хасна гарна гэсэн. Эндээс үржүүлэхээр хасах 4А дээр 6-г нэмэхээр хасна гэхэд тэнцүү байна. Тэгэхээр хасах 4А тэнцүү хасах 7 болоод эндээс А болохоор 7 хуваах нь 4 буюу 120 тэнцүү байна. За 14 термометр адилтгал. За ингээл бүгдээрээ харахад эхлээд шууд ижил хуваар өгнө гэж харагдчихэв тий. За ингээд ижил хуваар өгч. Тэгэхээр хуваар нь 1 дээр нэмэх нь косын сальбаг, үрчих нь 1-ээс сэн косын сальбаг. За тэгэхээр синус альфа үрчхээр синус альфа хасах нь синус альфа үрчих нь косын сальфа, нэмэх нь синусаар үрчлэхээр синус альфа дээр нэмэх нь синус альфа үрчих нь косын сальфа. За энэ хоёр маань төсөл төгшөд хураагдаад синус альфа дээр синус альфаг нэмэхээр 2 шиг синус альфа. За 1-ээс хасах нь 1 дээр нэмэх нь гэхэд 7 томьёогоор бүгд 1-ийн квадратаас хасах нь косинус квадрат альфа. 1-ээс нь косинус квадрат альфа синус квадрат альфа дээр нь 2-ыг үржих нь синус альфа. За хураагдаад дээр нь 2 доор нь синус альфа гээд манай 120 10 байна. За 15 тийм ээ. За энэ доор нь би зай гаргах гээд нэг тасалцсан. За энэ функцийн буурах цэвсрэг болоо. Хэрвээ бидэрт ингээд ямар функц буурах цэвсрэг бол уламжлавал тэгээс бага. Өсөх цэвсрэг бол уламжлаваад тэгээс их. Тэгэхээр уламжлавлаа. Энэ маань 3x квадратаас хасах 3. Тэгээ буурах цэвсрэхэд тэгээс бага гэсэн цэвсрэг бодно гэсэн. За 2 талын 3 туалаа. За 1 бодохоор энэ маань x-ээс хасах 1, x дээр нэмэх 1 нь тэгээс бага гэсэн. За тоошин дээр байрлахаар энд хасах 1, энд нэмэх 1. За тэмдэг тодорхойлохоор энэ маань нэмэх байгаа учраас энэ талтай нэмэх. За эсвэл юу гэсэн үг гэхээр энэ маань ер нь энэ нэг парабол байгаа шүү дээ тий. Параболын тэглэг өгөх зэрэг хасах 1 нэмэх 1. Дээш харсан парабол учраас нэг тэглэг өгч байгаа зэрэг ингэж байгаа гэсэн үг. Тэгэхэд энэ манай хоёр дээр оромч нэмэх парабол маань энэ доор оромч хасах гэж байгаа л гэсэн үг тий. За тэгээд тэгээс багыг аавна гэхээр энэ тэгээс багасх нь. Тэгэхээр манай буурах цэвсэр нь хасах 1-ээс нэмэх 1 хүртэл байх нэ. За өсөх буурах дээр үзүүрийн цэвэр нь ер нь оруулдаггүй шүү. Тодорхойлмжаас гарч ирэх бол тий. За энэ функцүүд дараах нөхцөлийн алийг хангах вэ гэж. За тэгэхээр энэ хоёр вектор маань параллел юм уу? Перпендикуляр юм уу? Эсвэл 90 градус юм уу гэдгийг харах юм шүү дээ. За нэгдүгээр энэ хоёр вектор параллелийг бүгдээрээ яаж шалгадаг вэ гэхээр AC векторын ихний координатыг B-ийн ихнийгт хувагаад за энэ нөгөө за дараа нь хоёрдугаарт нь хасах 16-ны 1-ийг 2 туагаад 3-ны 2-ыг тэгт хуваана гэсэн үг тий. За тэгэхээр тоог тэгт хуваахад тодорхойгүй. Хэмжээ байрын слот хуваачаар энэ 0-ыг тэгт хувагаад жишээл энийг энэ тавихад л 0 юм чинь дараах нь 0 гарах учраас энэ хоёр бол параллел биш юм байна. Тэгэхээр энийг шатах шаардлагагүй юм байна. За энэ хоёр хоорондоо 90 градус юм уу 60 градус юм уу гинэ. За хоёр вектор хоорондоо 90 градус буюу перпендикуляр бол скляр үржинтэй байдаг. За скляр үржин сонирхъя. Тэгэхээр хоёр векторын скляр үржил бол эхний координат нь эхнийхээр үржүүлээд хоёрдугаар координатаар үржүүлээд гуравдугаар координатаар үржүүлье. Тэгэхээр энэ маань 8-ны 1 энэ хоёр хураагдаад хасах 4-ний 1 нэмэх нь тэг. За тэгэхээр ийшээ 2-оор ижлэхээр хөр хасах 8-ны 1. За перпендикуляр бол биш байна. Тэгвэл хоорондох үнцгийн сонирхол үзье 60 градус байсан тий. Тэгэхээр хоёр векторын хоорондох үнцийг бүгдээ яаж олдох вэ гэсэн чинь энэ хоёрын скляр үржүүрийг гуртуудынх нь үржид хувааж өгнө. За скляр үржим маань хасах 8-ыг гарсан. За уртууд энэ. Тэгэхээр энэ тараа хоёр векторын би одоо яагаад олохгүйгээр шууд хариуг нь олж болохоор байна гэхээр хоёр векторын уртыг нэмэх тоогорно. Тэгэхээр энэ чинь хасах юм чинь хасах тоо гарчна. Гэтэл косинус хасахын мохон өнцгтэр авдаг. Тэгэхээр энд 60 градус гэсэн хариу бол гарахгүй юм байна. За би сөвжүүлэхдээ алдчихаг байгаа. 4-ний 1 хасах 8-ны 1. Энд алдсан байна шүү дээ. За энд би алдсан байна шүү дээ. Тэгэхээр энэ бол үржүүлэхээр хураахаар 8-ны 1 шүү дээ. Тэгэхээр энэ маань 0 гарч байна. Тэгэхээр манай хоёр вектор перпендикуляр байсан байх нэ. За 17 хариу нь байхгүй болохоор хариугаа бус чарлаад тий. За энэ интегралыг бодно гинэ. За энэ интегралыг харсан чи бүгдээрээ яана 6-г
6x-ийн 4 бахан 3x квадратаас 4x нэмэх нь 1. За энэ маань энийг бол хоёр янзаар хийж болж байна. Нэгдүгээр орлуулах аргаар хийж болж байна. Хоёрдугаар энэ маань олон гишүүнтэйг задлж болж байна тий. За би хариуг нь хараадах энэгээр яасан бэ гэсэн чинь энэ бол задлаагүй байсан байна. За тэгэхээр эндээс би нэг юм сонирхъя. 3x квадратээр асах 4x нэмэх нь 1 гэж бид уламжлалт авчих. Тэгэхээр энэ маань 6x асах 4-гээд уламжлал нь энд гарч чад. Тэгвэл бүгд энийг орлуулах ашиглая. 3x квадратаар асах 4x нэмэх нь 1 бүгд а-г орлуулж. За би хоёр талаас нь дифференциал буюу уламжлал гэсэн үг. За ингээ хоёр талд нь дэв хэсэг тавьж байгаа л гэсэн үг. За эндээс уламжлах ухаар 6x асах 4 тэгээд үрчхэн дифференциал авч байгаа учраас x өсөж байгаа учрамжтай x. За эндээс а-гаас уламжлах 1 аваад дэ. За тэгэхээр нэг гараад тэгэхээр одоо би юу болчихоо гэж чи манай энэ маань дэ юм шиг. Хуваардрахаар би а-г оруулсан. Тэгэхээр манай интеграл маань 1-ийг бахан дэ гэсэн интеграл юм шиг. 1 а-гийн интеграл бол l-ийн а-гаар. Тэгээд нэмэх нь c. Тэгэхээр эндээс би одоо l-ийн а гэдэг маань 3x квадратаас 4x дээр нэмэх нь c. За ийм гарах юм байна буюу зөв хариу нь d хариу байх нэ. За дараа нь за f от x нь ингээд өгсөн, f функцийн уруу нь ингээд өгсөн. Тэгвэл a b болох гинэ. За эндээс бүгд f от x y тэнцүү ax нэмэх нь b гэж хагаад уруу функц олж тээ. Эндээс олж энэ уруу функц олсон юм биш. За одоо би эндээс яах вэ? Эндээсээ биш. Одоо энэ функцийн уруу нь нэмчин манай f функцийн уруу, f от уруу функцийн уруу нь энэ болж таарна. Тэгэхээр би эндээс y тэнцүү 3x-ээс 4 функцээс урууг нь олно. Уруу гэдэг маань y-ийн x-ээс солиод x-ийн y-ээс солчихно. Тодорхойлгомж утгах юм харин солигдож байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр x дээр нэмэх нь 4 тэнцүү 3y. Эндээс y-ийг олсон чинь x дээр нэмэх нь 4-ийг баах нь 3. Эндээс энэ маань 3-ны 1-ийг үрчхэн x. Энэ маань 3-ны 4 юм байна. Тэгэхээр манай a нь энд яг 3-ны 1, b нь болохоор 3-ны 4 юм шин. Тэгээ энэ хоёрын нийлбэрийг олох учраас хариу нь 3-ны 5 гэсэн хариу авах нэ. За дараа нь 19 бодлого. Энэ функц одоо энэ завсрын дурын утганд энэ функцүүд нь f от x их байдаг энэ хэсгийг явуулдаг гинэ. За хас 2-оос 2-ын оронд f от x дандаа их байдаг гэж. Тэгэхээр f от x маань за энэ f от x-ийг тавилаа. Энэ хас 2-оос нэмэх хэрэг байна шүү. Хасах x-ийг хуваах нь x дээр нэмэх нь язуудар 5 их байдаг гэсэн энэ тал шиг байна гинэ. За тэгвэл одоо бүгдээрээ энийг а дээр нэмэх нь язуудар 5 x-ийг хуваах нь. За энийг 7 томьёогоор задлахаар x 5 чинь язуудар 5-ын квадрат тий. Тэгэхээр язуудар 5-ын квадрат учраас x-с хань язуудар 5, x дээр нэмэх нь язуудар 5. За урагшаар хань маань нэмэх болоод хуваах нь x дээр нэмэх нь язуудар 5 тгээс болчихно. За энэ дэжил байр өглөө. За тэгэхээр эндээс а дээр нэмэх нь язуудар 5 x дээр нэмэх нь x квадратаас асах нь язуудар 5x-ийг хуваах нь энийгээ би x квадратаас асах нь 5-аар товч энд хэсэг. За энэ үсчихнаа. За тэгэхээр эндээс x квадрат нэмэх нь a хуваах нь x квадратаас асах нь 5 тгээс. За манайх аль нөхцөл бодож байгаа вэ гэсэн чинь хасах 2-оос нэмэх 2-ын хооронд л гэсэн. Энэ хооронд энэ дандаа тгээс их байх гэсэн. За тэрнээс бүгд ингэ харсан чинь энэ хуваарийнхаа энийг сонирхъя энэ. За энийг тэгтэнцэлсэн чинь юу гарсан гэсэн чинь x квадрат нь 5 гэхээр x нь нэмэх хасах язуудар 5 болсон. За тооншин дээр байрлуулъя. Хасах язуудар 5 ба нэмэх язуудар 5. За манай энэ маань юу гэсэн чинь ер нь бол дээш харсан граф шүү дээ. Тэгэхээр би ингэж зурчих. Тэгэхээр энэ юу гэхээр эндээс их үед нэмэх, энд хасах, энд нэмэх. За эсвэл бүр эргэлзээд байвал эндээсээ тоо оруулчих. 5 их ч юм авахаар 25-аас 5 гэхээр өөнд нэмэх юм шүү. Тэгээс хөлж болно тий. За бүгдээрээ аль сорт бодож байгаа гэсэн чинь тэгээс энэ ямар байх вэ гэхээр тэмдэг тохиолдсон. Одоо би энэ хас 2-оос нэмэх 2 орнд. За зөв байна уу? Хас 2-оос нэмэх 2 орнд. За одоо хас 2-оос нэмэх 2-ыг энэ чи бий жишж үзээт. За өөрөөр хэлбэл язуудар тавчныг 2.1
эддэж штэ. Тэгэхээр хас 2 маань энд нэм 2 маань энд юм ба штэ. Энэ хоёрын хооронд л бодож байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бүгд энэ хооронд бодож байгаа юм бол манай энэ хуваар дах илэрхийл маань энэ хооронд дандаа хасах байгаа харагдчихэв тийм хасах. Яг энэ нөхцөлд өгсөн нөхцөлд тэгвэл энэ хоёрыг хуваахад тгээс их тоо гарч ирнэ. Тэгэхээр энэ маань хасах том чинь явж иш манай x квадрат нэмэх нь а тэгвэл тгээс багах а болох юм ба штэ. Өөрөөр энэ хооронд тгээс багах. За тэгэхээр одоо юу гэсэн үг вэ гэхээр эндээс би x квадрат нэмэх нь а гэхдээ тэнцвэрлээ. Тэгэхээр x квадрат маань хасгаа болж тарлаа. Тэгэхээр эндээс x болно бол нэмэх хасах язгуурн дор хасгаа. За тэгэхээр эндээс манай а бол эндээс бол ялтчгүй хасгаан тгээс байх хэрэгтэй буюу а бол сөрөг тааж юм шүү. Сөрөг таа. За одоо эндээс би яах вэ гэсэн чинь за энэ дээр бодноо. Одоо би эндээс чинь тоончлон дээр юу бодох гэдэг энийг тгээс баг байлгах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хасах язгуур а хастаа дээр хасахтай шүү. Тэгээд хасах а. За ингээд манай энэ маань дээш харсан байгуулахгүй. Тэгэхээр энэ бол ийм ингээд зөрөгдөн гэсэн юм байна. Эсвэл тоод орлуулсан ч болно тий. Тэгэхээр энэ болохоор бол тодорхойгүй байна. Тийм учраас би энэ дээш харсан параграф ингээд зөвхөн ашигтай биз. Тэгээ энэ хоёртаа нэмэх нөгөө хоёртаа хасах гэсэн. За гэтэл одоо яах вэ гэж бүгдээрээ тгээс баг байх энэ шийд маань манай нөгөө хасах хоёр нь энэ нэмэх хоёр нь энд байж таарна гэсэн. Тэгжиж хэрвээ хас хоёр нь энд байх юм бол хас хоёроос их үед манайх нэмэх засар таалдах гэдэг байхгүй. Заавал тгээс баг байх хэрэгтэй. Дуурай утга. Тэгэхээр ийм буюу эндээс би юу хийж чадах вэ гэхээр манай хасах язгуур агс энэ тоо маань ямс хоёроос л их тоо байх хэрэгтэй гэсэн. За тэгэхээр хасах а маань хоёрын квадрат хоёулын иргэмжийн квадрат шилжиж 4-өөс их. За хасах тоон тухаар а маань хасах 4-өөс л багт байх хэрэгтэй. Тэгэхээр энд би а нь хасах 4-өөс баг байх гэдэг юм аа гэсэн. За 20 энэ функцийн хэдэн бодлоготой байлаа? 21 бодлоготой. За 20 нь болохоор энэ функцийн графикийн энэ зэгт татсан шүрүүгч ба нормал шулуун авцис тэнхлэгээр зарлагдсан гушнал богологч. За эхлээд бүгдээ шүрүүгч шулуун олноо. За эхлээд бүгдээ ямар зэгт татж байгаа гэсэн чинь 0 ба хас 2 гэсэн зэгт татсан. За орлуулж үзнэ манай морин цэг мөн бэнүү харъя. 0-ыг тэгсэн чинь хас 2 гарч байна. За тэгвэл одоо бид нэг юм параболын нэг энэ зэгт татсан шүрүүгч шулуун нормал шулуун. Тэгээд тэнхлэг маань хаагур байгаа юм бол дагуулш магадгүй дэвш магадгүй x тэнхлэг гэсэн тий авцис гэдэг нь x тэнхлэг. Тэгээ энэ нэг үүсч байгаа гушинтал болгож байгаа. За эхлээд бүгдээрээ тэгшлээ бичээ. За эндээс уламж тавлаа. 4x дээр нэмэх нь 3. За би одоо налалтаа олох гэж байгаа учраас ямар зэгт татсан гэсэн чи тэгд гэсэн зэгт татсан. Тийг болохоор 3 байна. За эхлээд шүрүүгч чулуунаа бичгээр би энэ зэгт татсан юм чинь y-гээс нь y-ийг хаслаа. Тэгээд x-с 0-ыг хаслаа. Манай налалт нь 3. За дараа нь би яах юм гэсэн чинь нормал шүрүүг бичгээр мөн адилхан яг энэ зэгт татсан 0 гэсэн зэгт татсан. Манай налалт нь нормал шулууны болохоор яаж бичигдэх вэ гэхээр энэ хоёр маань хоорондоо перпендикуляр учраас налалтуудынх нь үржүүр нь хасах нэг байх хэрэгтэй тий. Тэгэхээр энэ 3-ыг хэдээр үржүүлвэл хасах нь гарах юм бэхээр хас 3-ны нэгээр үржүүлвэл энэ хоёр перпендикуляр учраас налалтуудынх нь үржүүр нь хасах нэг байх хэрэгтэй. Тэгэхээр манай нөгөө нэг налалт нэг шилний налалт нормал шулууны налалт ямар байх юм гэсэн хасах нэгийг харах нь f боломжтой x0 үржүүр нь л хасах нэг байх хэрэгтэй гэсэн. За ингээ хоёр шулнаа биччихлээ. За одоо эмхтгэнэ r дээр нэмэх 2 тэнцүү 3x. За хоёр дахь нь болохоор r дээр нэмэх 2 тэнцүү хас 3-ны 1x. Эндээс y олсон чинь 3x-с нь 2. Эндээс y олсон чинь хас 3-ны 1x-с хасах нь 2. За одоо энэ болон координатын тэнхлэгээр зааглагдсан гурвашны л вектор болох гэдэг байгаа тий. За тэгэхээр манай шулуун маань яаж таарах юм гэсэн чинь за энэ маань 3x-с нь 2 маань 0 ахад яг хас 2-ыг дайрсан. Энэ маань тгийх хас 2-ыг дайрсан. За 1-ийг орлуулчих бүгдээ. Тэгэхээр 3-аас 2-аас яг 1 юм биш. 1-ийг орлуулсан чинь яг 1. За нэг шулуун маань ийм байна. За нөгөө шулуун маань болохоор ямар зэгт татсан байлаа? 0 ба хас 2 гэсэн зэгт энэ зэгт татсан ш нэрээ.
Тэгэхээр перпендикуляр шулуун маань за би зөв заавал ийм гэсэн үгтэй перпендикуляр. Тэгээд x тэнхлэг абсцисс тэнхлэгээр зааглагдсан гуршин талбар энэ юм биш үү? За тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн чинь энэ гуршин талбар болно. За надад энэ тэнхлэг хөтлөж байгаа цэгүүд нь мэдэх хэрэгтэй нэ. За тэгэхээр энийг манай харанхуйтай шулуун тэнхлэг хөтлөж байгаа цэг маань y-ийн тэг багт. За y-ийн тгийг тавилаа. Хас 3-ны 1 x-с хан 2. Тэгэхээр эндээс хас 2 хоошоо гараад хас 3-ны 1x x-ээ болохоор хасах 6. За энэ маань яг хасах 6 гэсэн тэгт хөтлөсөн юм байна. За нөгөө энэ шулуун маань болохоор y-ийн тгийг тавихаар 3x-с хан 2-ын тэг гэхээр x маань 2-ыг хахна 3 гэсэн энэ цэгт арьсан юм байна. 2-ыг хахна 3. За тэгээд энэ шулууныхаа тэгшлийг бичнэ. Энэ юуныхаа шулуун гурвалжныхаа талбай болно. За гуршин талбай болох нь бүгд яах юм гэсэн чинь суурийг тийшээ боосон өндрөөрчлөөд 2 дахь шүү дээ. За тэгэхээр манай суур маань ямар урттай гэсэн чинь энэ хасах 6, энэ 3-2. Тэгэхээр зайн урт гэсэн учраас энэ 6, энэ 3-2 буюу суур маань 6 бүхэл 3-2. Өндөр нь аль гэсэн чинь энэ зай. Энэ чинь хас 2 байхад тэг гэсэн цэг. Тэгэхээр энэ зай нь бол буюу манай өндөр нь үржүүлээд 2 талаа. Тэгэхээр манай гуршин талбай 6 бүхэл 3-ны 1 юм биш үү? 6 бүхэл 3-ны 1 гэдэг юу лээ? 6 бүхэл 3-ны 1 гэдэг маань хиттэй тэнцвэн гэж 3-ны 18 гэхээр 3-ны 19 буюу 6 бүхэл 3-ны 18 1 нэмээд 19 ийм хэрэг байхгүй надаа. За дахиад шалгахыг дунд нь алдсан биш вэ гэд. За тэнхлэг огтлох цэгүүдээ болохоор энэ маань яалтчгүй асах 6-тай тэнцүү. Асах 3-ны 1 ишээ галаа 2 гэхээр хасах 6 байна. А нөгөө зай маань 3-ны 2 6 бүхэл 3-ны 2 шүү дээ. 3-ны 1 гэсэн юм шиг байна да. Ишээ 6 ишээ 3-ны 2 юм шин 6 бүхэл 3-ны 2 энэ маань за харин бичлэг дуусгасан малтай болоод шүү те. Тэгэхээр энэ маань 6 бүхэл 3-ны 2 буюу 3-ны 20. За юм байна. За тэгэхээр эндээс 3-ны 20 гээд энийг олоод тавлаа. За дараа нь 21 нь энэ функцийн энэ цэгийг дайрах тэгээд энэ ба энэ функц нь ийм бол энэ томьёог гаргаж аваарай гэж. Тэгэхээр уламжлахс нь ингээд өгсөн. Тэгэхээр манайх энийг дайрдаг гинэ. Уламжлахс нь өгсөн чинь бүгд анхны функц алганд эндээсээ интеграл авах гэсэн үг шүү дээ. Эндээс тэгэхээр би язгуудар x-ээ интеграл авахад амар болгоод x-ийн 2-ны 1-ийг тавьчих. 1-ийг авах нь язгуудар x маань 2-ны 1 тэгтээ хас 2-ны 1. За эндээс интеграл авах гэсэн. Тэгэхээр x-ийн 2-ны 1 гэхээр энэ дээр зэргийг нэмэхээр 2-ны 3 тэгээд энд ингээд хуваагаад өгч. Хасах нь эндээс интеграл авахаар зэрэндээ 1-ийг нэмэхээр 2-ны 1 тэгээд тэрэндээ хуваагаад өгч нэмэх нь c. Гэтэл энэ цэгийг дайрдаг гэхээр бүгд яах вэ? Y-ийн хооронд хасах 5-ыг тавилаа. X-ийн хооронд 0-ыг тавихаар энэ хэсэг маань 0 болоод нэмэх нь c. Манай сул тоон хасах 5 юм биш. Тэгэхээр одоо манай f(x) маань тодорхой болчлоо. За энийг хувааж амчин бүгдээрээ 2-ын дээрээ 3 дараа те. Тэгээ x-ийн 2-ны 3 зэрэгт хасах нь 2-ын дээшээ гарлаа. 2-ыг хүчин x-ийн 2-ны 1. Тэгээд сул тоон маань хасах 5 болж таарсан юм шин. За тэгэхээр энэ бол бишэд нь харагдаж байна. Энэ бишэд нь харагдаж байна. За энэ маань хоёулаа нэмэх зэрэгтэй байна. Тэгэхээр энэ биш байна те. За тэгэхээр энэ хэрэг байна. За ийм хэлбэрт оруулж болно. Энийг яаж болох вэ гэхээр x-ийн квадрат язгуурт орчихтэй. Тэгээд доторх нь x-ийн куб хасах нь 2-ын язгуур x гэсэгтэй хасах нь 5 байна. За ингээд ийм 21 бодлого ирсэн байна.